Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Мэдээллийн багш болох Тиа байна. За өмнөх хичээлээр бид нар бичвэрийг хэлбэржүүлэх командуудыг үзсэн байгаа тийм. Үндсэн 5 хэрэглүүр гээд за бичвэрийн өнгийг солих, болт буюу тод хар болгох, налуу фонттой бичвэрийн доогуур зураастай гаргах гэсэн 5 хэрэглүүрийг үзсэн байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээл маань бичвэр мэдээллийг зэрэгцүүлэх. За бичвэр мэдээллийг зэрэгцүүлэхийн тулд яах нь эхний энэ хэсэг, энэ цэнхрээр буцсан хэсэг, энэ доод талын хараар буцсан хэсэг, ногоон хэсгийг үзэх нэ. За эдгээр нь ямар үүрэгтэй юм бэ гэхээр дис дугаар оруулах, дагал мөр үүсгэх, зэрэгцүүлэх, мөр хоорондын зайг ашиглах командуудыг бүгдээрээ ашиглаж үзье. За багш нь морины хүүхэд гэдэг их багш нь бичээд хий. За багш нь хуудасаа жоохон томруулад морины хүүхэд. За морины хүүхэд гэсэн гарчигтай байх нь тийм ээ. Морины хүүхэд гэсэн гарчиг маань энэ дээд талдаа байна. Зүүн талдаа тийм зүүн дээд болондоо байгаагаа голлуулахын тулд энэ зэрэгцүүлэх хэсгээс энэ командыг сонгож өгнө. Энэ голлуулах команд. За дараагийн мөрөнд шилжихдээ Enter товчлуураа дарлаа. Backspace буюу арилгах товчлуураа дарчихна. За тэгээд өсгийн фонтоо тохируулахдаа яах вэ? Бүгдийг нэвтгчүүлнэ. Нэвтгчүүлээд Arial фонттой, Times New Roman фонттой. За артлын энэ 11 гэсэн тоо маань юу байх нь вэ? Size буюу өсгийн хэмжээ 12-оор байхаар тохируулнаа гэж байгаа. За багш нь эхлээд 1 2 3 мөр бичээд хий заяа. Ирэх өрөө болно. За ингэж. За гэсэн их байна. За энийг эхлээд зэрэгцүүлэх командаа ашиглахын тулд хамгийн эхлээд энэ дис дугаар оруулахаа үзье. Урд талд нь ямар нэгэн тэмдэглэгээ оруулахаар болвол эднэрээс сонгочих нэ. За дараагийнхт нь. За дараа нь ингээд яваад ах нь тийм ээ. За дараа нь өөр яаж ашиглах вэ гэхээр за өөрийг сонгох бол энийг байж болж байна. За тоогоор дис дугаар оруулах бол энийг сонгох нь. За дид дугаар оруулах бол артлыг нь ингээд сонгочих нь тийм ээ. За дараагаар нь зэрэгцүүлэхтэй. Центр буюу гараас Ctrl E товчлуурыг өгвөл тухайн хуудасны голд байрлана, төвд нь байрлана гэсэн. За баруун тийш нь шахна гэвэл энийг сонгох нь. Хоёр талаас нь зэрэгцүүлээд тэг шимтэй бичээ гэвэл хамгийн арын энэ зэрэгцүүлэх энэ командыг сонгож өгөх нэ. За мөр хоорондын зай гэдэг маань энэ. Тухайн 2 3 мөрчүүд юм уу тэд нар маань хоорондоо ямар зайтай байх вэ гэдгийг тохируулж өгөх нэ. Энэ мөр хоорондын зай. За стандарт хэмжээ нь бол 1.0-тай байх ёстой. За дараагаар нь энэ баруун зүүн тийшээ сум заасан энэ хэсэг байгаад багшийн одоо энэ курсор хөдөлж байгаа газар. За хэрвээ баруун тийш нь дарах юм бол баруун тийшээгээ шахагдах нь мөрнө. За зүүн тийш нь дарвал зүүн тал руугаа шахагдаж өгнө гэсэн үг байна.
За түүнээс гадна энэ Word програмаа хадгалах команда багш нь дахиад тайлбарлаж өгье. Энэ цэнхрээр байгаа файл зэсний Save руу ороод за Browse гэдэг хэсгээс хадгалах газраа сонгоно. Хаана хадгалах вэ гэдгээ сонгож өгье. За хэрвээ дэлгэцэн дээр бол desktop документ дотоороо хадгалах бол document гээд file named хадгалах файлынхаа нэрийг бичиж өгөөд хамгийн сүүлд нь save командаа сонгох нэ. За save командаа сонгосныхоо дараагаар яах вэ гэхээр тухайн програмаа файлаа хадгалсан нэ олж тэгвэл яах вэ? За my document буюу гараас Windows E үсгийг Windows цонхыг E үсгтэй хамт дарах юм бол документ руу орох нэ. За документээ сонгоод морины хүүхэд гэсэн их байна. Энэ дээрээ mouse 2-оо дараад open товчлууд дарах нь байна. За зэрэгцүүлэг командуудаа тайлбарлаад за саяны зэрэгцүүлэг командууд чинь байгаа байдал нь ингээ харагдах нь. Яг тохируулсан хэсгүүд нь. Дистугаар оруулах командууд. За гэрийн даалгаврах бичгийн хуудас 32 зорилготой хүрсэн мэлхий ихийг зэрэгцүүлэх команд ашиглан бичээрэй.